Эм бүг төлөөлж байна. Дэлхийн сонголого зохиолууд аудио төсөл. Галын төлөө тэмцэл. Зохиолч Жозеф Рони Старший. Орчуулсан Гонгор. Зохиолыг үнэлсэн Мэнд Жаргалын Батмагна. Нэгдүгээр анги. Нэгдүгээр бүлэг. Галын мөхөл. Улаамрамгийнхан муу ёросон шөнийн эн түнэр харанхуйд хөлийнхөө хурдандалд зовтон байж ам мултрав. Учирсан гай татгарт ухаан дэндүн болсон хүмүүс өвдөж зовох эцэд цуцхыг ч үл анзаарна. Тэгээд бас гай газар дороос гихчээр энэ золгүй явдлын хажуугаар хорхтой галан сүмэлзсээр харсаар байтал бөгчээ. Улаамар овгийнхан үүсэж буй болсон цагаасан эхлэн шавраар шавсан бургсан 3 хөрөгт галаан дагсаар ирсэн бөгөөд 4 эмэгтэй 2 эрэгтэй өдөр шөнөгүй галаан хамгаалan явсан бөлгөө. Энэ овгийнхны хувьд хамгийн хүнд барих үед ч галан л бөхөж сөнөхгүй бол тэжээлийн хэзээд олж авч чаддаг байлаа. Догшин шуурга аадар бороо үер уснаас найдвартай хамгаалуулсан тэр гал энэ овгийнхонтой хамт өдрийн гэрэлд өрөвлөсөн шөнийн харанхуйд улалдсан байж гол номгийг гатлан явдаг байжээ. Галынхан авгай хүч хар шар арслан агуйн болон бор баавга бар эрвэс тэрч байтугай халуун орны ойд хэрийн эзэн болсон арслан зааныг ч хүртэл буудалсан газраас үргэн хөөх эрхэм чадaltaй байлаа. Хурц улаан галан хэлн хүнийг агшин бүр дайсгансан энэ уужим хорвоогоос хамгаална. Гал хүмүүст хичнээн их баяр баясгаланг бэлгэлдэг байлаад. Гал гэгч түүхийн махыг арааны шивс асгаруулan амдтай болгож модон жадны үзүүрийг чулуу шиг бэхбад захиурын хэлтэрхийг хэсэг босог болгон хатаадаг босов. Ойр дэргэд ах үед нь бол сэтгэл хичнээн уяг таатай дулаахан байдаг байлаад. Хүйтэн салхитай шүн, балар ойн ширэнг, чиг даасан харанхуй агуйн гүн, эцдэг өсгөлгүй уужим тал, халуун орны ойд хээр хаач гисэн гал хүмүүсийн сэтгэлийг сэргэн бүлээцүүлдэг байв. Гал бол энэ овгийнхны эцэг, өмгөөлөн хамгаалдаг аврагч нь болж байв. Басгүй нөгөө талаар гал гэдэг хоргоносон гин далдагдвал талын өвс ногоо мөнгө ногоо моддыг хуйхлан төмөрдөд ихэл хин цагт арслан занаас ч аюултай болох үе бас бий. Гэтэл улаамарчуудын гал бөхчээ. Дайснууд гал агуулдаг 2 хоргыг устгахад ухаан зулггүй зугтаж явах үед 3 дахь хорготой нь сүмэлдсэн бүүтиж эхэлжээ. Шаржигнсан хуурай ус хийгээд ч сэргэж чадхааргүй туняа муутай анивэлзэн шархтсан амтэн өгөхийн өмнө тэмцэхмэд ёлтолзож байлаа. Дараа нь сэрхийх салхины аясаар жижигэрсээр бяцхан улаан цэг болон хувирж тэгснэн бүр алга болжээ. Хэлмэгдэж өнчирсэн улаамарчууд намрын шөнөөр нэвч шувтаггүй. Харлан харагдах шөнийн дэнгэрт нэг чод үл үзэгдэнэ. Нүгэлдсэн хар үйлс моддын сэрэг оройг шүргэх мэт ажээ. Намагт ургасан өвс ногоо чиг даасан хүйтэн шилбэн дээс сунгажээ. Харлан харагдах усан дунд хэвлэр явагчид мөлхөх нь сонсогдно. Өмнөн ява удирдагчийн дуугаар охид хөөд хийгээд өвгөд хөгшөд цөм араас нь даган ихэн намгийг нарийнхан зурвс зөргөөр гатлав. Өчүүхэн төдийл хийг шигвэл харлан харагдах хөлгүй усанд дуунж гарч амжилгүй толгоогоор унан живж алга болно. Улаамрын 3 үеийнхэн энэ зэргийг мэдэх боловч шөн төрж бодлохгүй тулд оддын гэгэж хэрэг болдог байлаа. 4 дутаа гисад үүрээр намгийн захад хөрч өмнө үргэжлэх халуун орны ойд хэрийг олж үзв. Нүгэлдсэн хар үйлийг хүйтэн салхит орон зүг рүү нэвтүүлдэн хөөн. Намгийн ус давирхаа асгсан мэт салхинд өрөмтөн атриатжээ. Сондуул уснаас хаа нэгтээ үүшиг цухойн. Удвал цэцэг цагаан цэцэгт ургамлын шилб донд нойрмог могойнууд ярзганлдана. Тогруу шувуу намгийн дээгүүр эргэлдснэн дээш хөөрн нэсэж тэгээд өглөөний гэгэнд цайвартан харагдах модон дээр сууна. Улаамарчуудын өмнө эцдэг өсгөлгүй халуун орны ойд хээр үргэлжилжээ.
Үүрийн хяраанаар нэвтүүлэх салхины аясанд сэрчгэнэх өвсний оройгоор улаан шарвтар өтгөн манан суунаглан хөлбөрнө. Хүмүүс эцсийн хүч зоргон шавхан урагш тэмүүлсээр өтгөн битүү зэгсийг туулж өндөр өв сургасан хатуу газарт хөл тавилаа. Шөнийн дөрвөлтийн үед улаамарчуудыг эзэмдэн байсан сэтгэлийн хөөрөл нь орхин олож, ихэнх хэрчүүд газар тамиртан унаж агшин зуур гүн нойр домблаа. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол ядарсан ч гэлээ илүүх төвчээр үзүүлнэ. Зогтох үедээ хүүхдээ алдсан эхчүүд өлөгчин чон шиг гашуудан орилолдож, азар бяцхан өрсөн амьд минь давж үлдсэн эхчүүд элгэндээ нан тавирх юм уу? Хэмжээлшгүй баярлсандан бүрхэг тэнгэрүүд дээш өргөн баясан. Учирсан гам шиг зовлонгон бодох энэ цагт хойшид ямар хүнд бэрх учрал угтаж байгааг төсөөлхийн аргагүй тул сэтгэлээр унамаар. Овгийн ахлагч Фаум өөрийн гэгээ тусмагц отог овгийнхныгоо тоолж үзэв. Тэр модны мөчөр гар хурууны тусламжтай тоолжээ. 10 хуруу нь нэг мөчөртэй тэнцэнэ. Ийм тоолж үзэхүүл 4 мөчөр дайчин эрс, 6 мөчөр илүү эмэгтэйчүүд, 3 мөчөр орчим хүүхэд, 1 мөчөр хүрхтэй үгүй шахам өвгөд хөгшид үлджээ. Овгийнхан дотор нь тоосаа мэддэг өвгөн говн 5 эрчүүдээс 1, 3 эмэгтэйгээс мөн 1, 10 хүүхдээс зөвхөн 1 хүүхдэл амьд минь үлджээ гэв. Улаамарчууд сая л ямар гихчин золгүй явдал учирсныг мэдэрлээ. Тэдний амьдралыг үхлийн аюул занал хийлэн галаан алдаж, байгалийн догшин хүчний өмнө өмгөөлөн хамгаалах юмгүй өрөвдмөр арчаагүй сүнэг тавилантай нэгэн болсноо ойлголоо. Тарж байдгаа эрэлхэг зоригтой Фаун хүртэл сөхөрчээ. Тэрбэр өөрийн хэмжээлшгүй хүч тэнхээ бяр чадалтай гар булчингийн хүчинд итгэдэг итгэлэн алдав. Өсөн битүү ургасан нүүр, эрвсийн шиг шар нүдэнд нь туйлын ядарсан шинж илэрхий. Дайсны жаданд сүлбүүлсэн зүүн бугуйнаас нь бас л гойцсоор байгаа цусан үе үе долоож, шархаан царай барайлган харна. Фаум бусад ялагдагсдынхаа нэгэн адил ялалт тэдний зүг хэлбэж байсан тэр агшныг санан дурсхан болов. Улаамарчууд тулаанд улангасан орж Фаумын том шийдэм дайснуудыг хяар зохиж байсан билээ. Дахиад л ганцхан агшин өнгөрсөн бол улаамарчууд дайснан дарж авгаа хүүхнүүдийн олзлон галын няц дэвсэн сэрлэг амттар элбэг баян аглаг ой, халуун орны ой итгэр болох төрлөх нутагтан урдын адил ангуучлан явах байсан та. Гэтэл муу ёр шүглсэн ямар салхи хаанаас үлээвэ? Айж балмагтсан улаамарчууд яагаад гинтхэн эмх замбраагаан алдан гүйлдэж дайсны борохотор ясан харжигнаж сандран гүгчтийн биеийг тэдний жад хануур хайр наргүй нэвт сүлбэн хэсэг бусаг таслан хайва. Дайснууд төрлөх буудалд нь цөмрөн орж ариун галын мөхөөсөн ийм явдал яагаад болчихвоо? Фаумын тархинд ийм гонигт бодол өөрийн ирэхгүй өрөмдөн орж ирэхэд уур хэлнэн тэсэлгүй хүрнэ. Өөрийнхөө хүч чадал дайснын үзий ядах ухаан хичнээн их байгаагаа мэдрэх тусам дайсанд ийхүү ялагдсантайхан эвлэрч үлж чадах бөгөөд тэхийгч үл хүснэ. Өөрийн сүр жавхлан үзэн төгсөн илтгэн шин өдөр эхлэв. Ургах нарны туяа өөлөн хөшгийг нэвтлэн тусах тэр агшинд халуун орны ойтхэрийн намгаас уур савсаж гарлаа. Анхны энэ туяа шин өдрийн баяр өвс ногооны таатай үнэрийг бас цуг авчирчээ. Тэрч байдгаа намгийн харлан харагдах энэ гадаргуу муу ёрмит хар буруу санагддаг байсан одоо бүр болж дов сундуулан төдхөн ногоон өнгөөр мөнгөрөх юм уу? Эсвэл салхины аясаар гялтган нүрийн хайрсаар хожигдсан юм шиг сувдан ногоолон өнгөөр туяа татна. Уляангар нүргсийн төгөл шугыг нэвтлэн усны сэрүү татсан үнэр ядарч зүдэрсэн энэ хүмүүсийн зүг хурч ирнэ. Мярлзан урсах усны мандалд нарны туяа тусаж, ногоорон харлахад замаг, удвлын шар цэцэг, усны цагаан сараан цэцэг тэргүүтнийг хальт гээгүүлнэ. Мөн түүний эргэнсэн гэрэлд намгийн сүйт өвсний бут хөх хүхэр хараацаа юм уу, цагаан цэцэгт ургамлын урт шилб, шар холцсон цэцгийн хүрээ, чандган байцааны саглагар бяцхан далбан, устхагийн дугуй толин навч, усны халзан түнжүүр, цагаануудад шунгадаг нугас, маргадын өнгөт хавтгалж, шалмаг түргэн эргийн болон нүсэр биетэд тоодог шууд, үүрлэн амьдрах удын бут,
нэвтэрч болшгүй зэгсэн шуган дэргүүтэн ээлж дараагаар гялсхийн үзэгдэнэ. Тохойрон тогтсон булангийн эргээр саарл хөхд эглийнүүд олцгаа явхад тогрооны цуваа далавчаан дэвэн хатан хошуун дээр гангар гонгор дуугаралдан бууцгаана. Хурц шүдэд сурхай дугуй сэрвэт том загаснууд чанга дуугаар ус цалгиулахад сүүлчийн тэмээлзэгнүүд ногоон гэрлийн цацраг адил усан дээгүр хурдан нисэн өнгөрөх ажээ. Фаум амьд үлдсэн улаамарчуудыг гунигтая ширтэн харлаа. Намгийн шаварт хутгалдаж, шар замаг наалдаж, ногоон шархны цус урсан улаан өнгөтэй болсон хүмүүс бие биесээ шахан бөөгнөрн суужээ. Тэдний зарим нь авраг могон адил эвхрэлдэн, зарим нь асар том гөрвөл адил газар дээр тэрэн хэвтэн. Тэдний зүгээс ялзарсан махны эхвэн үнэр ханх их ажээ. Зарим нь өхөлтэйгэн тэмцэлдэн шуухарч эргэж хөрвөн. Тэдний шархны цус бүлгэнэн харалжээ. Гэвч Фаум энэ дуга шархтсан бүхэн амьд минь дүлдэнэ гэдгийг ухаарч байлаа. Учир нь хамгийн бие султай дорой ядуун голын нөгөө эрэг дээр өгсөн буюу гол гатлахад живсэн билээ. Фаум унтж байгаа хэдий боловч шиг ингэж ялагдсан ядарснаас нь жилүү сэтгэлийн тамлан зовоож амарч үл чадах хүмүүс рүү харцаан шилжүүлв. Эд бол улаамар овгийнхны шилдэг дайчин ирс байлаа. Тэдний намхан тухтай урт ирвэтэй биедэн томцсон толгойн өргөн мөрөн дээр нь бат суужээ. Биеийн нарс наранд борлон онгосон боловч тэмч хар биш, загзгар цээжин бие ясархаг гар хөлн өтгөн үсээр хучигджээ. Томчуудын хонхор нүдний харц ихэнхтэн догшин ширүүн, заримдаа улан гасан мэт боловч жаахан хөөхтүүд охид бүсгүйчүүдийнх бол арай ялдамхан зөөлөн байх билгөө. Мэдээж чулуун зэвсгийн үеийн тэр хүмүүс гадаа төр төрхөөрөн биднийг бодоход нэлээн ялгаатай байсан хэдий ч энэ үгийг бүрэн утгаар нь авч үзвэл бас ч гэж жинхэнэ хүн төрхөн олсон байсан үе. Тэгээд бас тэд тэрл тансагхан залуугаран байсан анхны хүй нэгдлийн хүмүүс амьдрах эрхийнхээ төлөө хүрээлэн дайсгансан ертөнцтэйгэн өдөр тутмын ширүүн тулдаанд дэмжиж байсан үл ялагдах нөөц хүч шаргуу зан нь орчин үеийн хүнд үл ойлгогдохын адил тэдний холын удам болсон бидэнд ч одоо ихэр үл ухагдах зүйлийн нэг. Фаум мандах нарны зүг гар сунган сунжруулан өчгтөн. Улаамарчууд галгүй бол юу болох вүлээ? Халуун орны хээр тал аглаг ойд хэрхий яаж амьдрах вүлээ? Өвлийн хүйтэн шөнийн харанхуйгаас хэн хамгаалах юм? Өвсний гашуун үндэс түүхимах эдэг цаг ирлээ гэж юу? Даарсан биеийн бүлээцүүл чадхан болхон. Бас тэгээд хануур жадны үзүүрэн хатаач чадахгүй болохоор шавар шихэл зөөлөн байх болно шүү дээ. Арслан, хутхан соёот бар, баавга, эрвэс, бар чананцар, цөм, харанхуй шин бидний амьдаар нь залгина биз. Хэн овгийн хондон гал эргүүлэн авчрахав. Гал авчрах тэр хүн Фаумтай ах дүүс болж ангийн олсны 3%, бусад олсны 4%-ыг авч байх болно. Хэрвээ Фаум хөл тэр хүн овгийн ахлагч болох болно. Гэв. Эрвсийн хүү Нао байрнаасаа босч ирээд надад хурдан хөлтэй 2 дайчин ирс өгч. Бэ хосголын эргээр ангуучилж ива шар махч юм уу? Арслан зааны хүүхдүүдээс овгийн хондон гал олж ирээ. Гэв. Фаум залуу ирлүү эвгүйхэн харц шидэв. Нао бол улаамарчуудын дунд хамгийн чацраххан агаад жилэрэг тусан мөрөн твхийсэн сайн эрийн шинж бүрдэн буажээ. Энэ овгийнхны дунд гүйхтэн түүнийг гүйцэх хурдан шалмаг хүн нэгэхэн ч үгүй билээ. Тэрбээр энэ овгийнхны дунд барь чадлааран Фаумын дараа орох бизоны хүү мууг тэмцэлдэн ялж байсан удаатай. Ийм болохоор Фаум Наогоос болгоомжлоо. Тэр залуу эрд амьдралын үхлийн ангал руу эргүүлэх хамгийн аюултай ийм даалгавар өгснөөрөн бас түүнийг бусад улаамарчуудаас аль болохоор холхон байлгахыг хичээсэн хэрэг. Наоч гэсэн улаамарчуудын ахлагч энэ эрд төдийлөн дуртай босаа. Гэвч өндөр гойлог бие, үсгэлэнтэй сайхан үс, нууцлаг харц бүхий том ногоонуудтай гамла бэтүүлэг нэгэн багтлыг төнд төрүүлнэ. Түүний тухай эсвэл инхрийлэн хайрлаж, эсвэл галзуурсан юм шиг хэлгэн бодох билээ. Нао түүнийг ойн ширэнг удын ботон дунд олонтоо отож байсан аж.
Мөн модны ар зогсоод түүнийг инхрийлэн цээжиндэн тэрэн авах гэж гарааныг алдалсан нь эсвэл түүний зүг тэмүүлэх хүсэлтэйг нь тэмцэлдэн борохооныхон зохиолтыг намтхан дайсагналцсан овгийн охидтой улаамарчууд учрахтан тэгдэг шиг газарт хаяж гараан бацлана. Гэхдээ Гамлад хар буруу сансан юм үгүй билээ. Хэрвээ эхнэр нь болдог юм гэхэд хизээч түнд бүдүүлэг хандахгүй байв. Учир нь хүрээлэн байгаа хүмүүс нь тэднийг харийн дайсан мэт царай гарган угтахыг үзэх дургүй байлаа. Өөр цагт бол Фаум мэдээж Наогийн хэлсэн үгэнд итгэл муутай хандан түүнээс холдох шалтгаан олох байсан биз. Гэвч амссан зовлон түүний бахтун занг номготгожээ. Хэрвээ ийм юм болоогүйсэн бол аюултай өрсөлдөгчсөн сал харгаан хизээд нэг олохтон олох учраа Эрвсийн хүүтэй энэ холбоо тогтоох нь одоо түүнд ашигтайж байж болох юм гэж тэр бодсон хэрэг. Тэгээд овгийн ахлагч залуу руу эргэн Фаумын ганц үг хэрвээ чи омогтон гал эргүүлэн авчирвал ямар цолио арилжаагүйгээр Гамлаг авах болно. Тэгээд чи Фаумын хүү болно гэж гараан өргөн хүйтэн эхэрхүү дуугаар үгэн зөн хэлв. Үгэн тусгаад Фаум Гамлад дохио өглөө. Охин айч чичирсхийн түргэн урсгад голын ус шиг хоримтгай тунгалагнуудын өргөн харж ахлагч руу дөхөн очлоо. Нао өөрийн өндөр ургасан өвс төгөл модны аль нэгэнд хизээд харуулдан байдгийг Гамла мэдэх билээ. Өөрийн зүг гар сунган зүтгэх байдалтай байхын үзээд тэр их айдаг байлаа. Өөр цагсан бол тэр нэг их царай өгөхгүй чадахсан биз. Гэхдээ Нао одоо эсвэл шар махчдын гарт өргөдөн эсвэл овогтон гал эргүүлэн авчирч өгнө гэж бодохоор өөрийн ирэхгүй өрөвдөх сэтгэл төрнө. Фаум хүн дагаран Гамлагийн мөрөн дээр эзэн хүний шинжтэй тавьжээ. Хүний огтоос хэн нь миний Гамлата энэ зэрэгцэх вүлээ хэмээн омог бардам хэлээд өөрийн гэгэнээс үчим бүрий болтол гол усыг гатлан өлсөж ундаасхыг үл ажран явах хүн бол миний л охин. Алсан марлыг чинь ганц мөрөн дээрээ тавиад төвгүй авчрах хүн бол энэ л. Ангийн арсыг түүн шиг элдэж чадах хүн хэн байна вэ? Нөхөртөн эрэлхийг зэрэгт хөвүүдийг төрүүлж өгөх их хүн энэ л билээ. Хэрвээ Нао гал орж ирч чадвал Гамлаг ямар ч өр төлөөсгүй ав. Гамлаг авахд ангийн ус алагдун дахир сүх цаана ивэр аль алины нөх явдалгүй гэв. Улаамарчуудын дунд хамгийн үсэрхэг хүмүүсийн нэг болох Бухгрөөсийн хүү агуу гэгч гинтхэн урагшин гарч ирээд агуу миний бие бас галыг байлдан олж авчрахыг хүснэм гэж намуухан сөнг дуугаар өгүүлээд дүүнрийн хамт дайснаас түүнийг олж ирэхээр намгийн нөгөө талаар явлаа. Дайсны суманд эрсдэж бид эсвэл сонин эсвэл бөхөнгөөс ядуу бугаас арчаагүй болсон улаамарчууддан галыг эргүүлэн авчирна гэв. Агуугийн царайг харахад цусан судлаар татсан зузаан уруул бүхий том амнаас л тогтжээ гэмээрэж. Нүдэн ногооноор эргэлдэнэ. Богинохон тагдгар биедэн ахадсан өргөмөр уртгаар таажээ. Агуугийн царай хайрлаж өрөвдөхийг үл мэдэх адгуус шиг догшин хэрцгий харагдахаас гадна түүний ер бусын их хүч чадалтайг давхар илтгэн. Гэхдээ хэр хүчтэйг нь одоо хэр тэнсэн үдсэн хүн Фаум Мо Наогийн хувьд хэнэнч байсангүй. Ер нь түүний зам дээр хөндлөлтсөн хинч гэсэн зайлшгүй ялагдал үзнэ гэдгийг тэд бүгдээрэн мэдэх бөгөөд зөвхөн бэртээд нэг салбал азан ихэнх нь амнасаа салж Агуугийн олзонд нэмэр болох вэ. Агуу мөн л өөр шигээ үсрэхэг догшин хэрцгий замтай хоёр дүү боолон ёсны бэрхэмдэрлаар сүрэх тавиланд заяа муутай хэдэн хүүхнүүдийн хамт отгоос зайдуухан амьдардаг билээ. Улаамарчуудын дунд бие биедэн харгас хэрцгий хахир хатуу хандах хүмүүс байх боловч Бухгрөөсний хүүхдүүд тэднээс хит ялгарна. Иймд овгийнхны дунд тулгарсан аюулын өмнө хүмүүсийг нэгтгэн нийт нэгэн хүчээр эсэргүүцэн тэмцэх гэсэн анхны энэ орлого тэднээс болж хүчтэй дургуйцэл төрүүлжээ. Өшөө хорсол үл өвөрлөх, дайсан этгээд дэнж хүлцэнгүй байдал гаргадгийг зэмлэж байдаг Наогийн талынхан түүнийг хүрээлв. Гэвч тэр чанарууд нь байглаас авхаалдсан ба хүч чадал заяасан тэр хүмүүсийн сэтгэлийг татна. Фаум Агууг Эрвсийн хүүгээс дутуугүй үзэн ядах боловч түүнээс улам их айдаг ажээ.
Сагсхар үст ах トゥ гурвын холбоо түүнд ялагдшгүй бат цайз мэт санагдаж байв. Хэрвээ тэдний нэг нь хэн нэгнийг хөнөөхийг хүсвэл нөгөө хоёр нь ч мөн л хүсэх билээ. Агуутай ширгөөцөлдсөн хүн эсвэл өөрөө өөхөх эсвэл ах トゥ гурвыг цөмийн устгахаас өөр замгүй. Фаум бухгөрөөсний хүүхдүүдтэй холбоо тогтоох гэж үзсэн удаатай. Гэвч тэд аливаа хүмүүст битүүлгэр үл итгэн үгхэл үйл явдалд нь итгэх чадваргүй болохоор тийм зулгуудлаас байнга зайлсхийж байлаа. Тэд ер нь аливаа талархсан илэрлийг сэжигтэй хүлээн авч адгуусан амтны өмнө сандран айхаас өөр долгомжлох хэлбэрийг үл ойшоо хажээ. Фаумын ховд тэрбээр сэтгэлийнхэн гүнд агуу болон түүний дүүнер шиг итгэлгүй өрөвч нинжин сэтгэлгүй байх хэдий ч тэр овгийнхныхон гачигдад дутагдсан бүхэн дангаар л давж өөрийн толыг баримтлагчдад ивэлтэй шийдвэр зориг төгс хэлсүүгэндэн үнэнч өөрийн үзлэр шулуун шударга байх жинхэнэ өдөрдөгч хүний барггүй шинж чанарыг эзэмссэн байлаа. Фаум сэрэмжилсэн өнгөөр хэрвээ бухгөрөөсний хүү ламарчуудад галыг эргүүлэн авчирвал Гамлаг өөр төлөөсгүй авч миний эзгүйд бүхнийг захирах овгийн 2 дахь өдөрдөгч болно гэлээ. Агуу Гамлагаас гүнхтэй харцан үлс солгон Фаумын хэлэх үгийг хаангад авхан сонсоод хонигордуу жижигнүүд нь гинтхэн заналтайгаар гялзаж намгийн охин бухгөрөөсний хүүгийнх болно гэж сөнгөтэй ашгараад төөнд алдсан хүнийг үхэл аваачна гэлээ. Энэ үг Наогийн уур омгийг бадраав. Тэр түүний энэ аюултай өдөлтийг хүлээн авч овгтон гал эргүүлэн авчирч өгсөн тэр л хүнд Гамлаач хөстой хэмээн тодхон тунхаг зарлаа. Бухгөрөөсний хүү түүнийг эргүүлэн авчрах болно гэхэд тэдний харц хувцалсан сүх шиг солболцов. Энэ хүмүүст өнөөдрийн хүртэл бие биедээ дайсагналзах онцгой шалтгаан байсангүй. Тэд хэн хэнийхэн хүч чадлыг сайн мэдэх боловч ашиг сонирхол нь нэг ч удаа харшилдаж байгаагүй билээ. Фаумын хэлсэн үг тэр хоёрын цээжинд бие биетэйгээ өрсөлдөн үзэн ядахын сэрлийг ийн асаажээ. Таарах бүрийн дэрэгдүүр нь айсан барьтай гүн өнгөрдөг Гамлаг бүр өчигдөрхөн хүртэл олж үзээгүй явсан агуу охиныхон сайн сайхныг магтах Фаумын үгийг сонсоод бүхэл биеэрээ дагжин чичрэнэ. Түүний хүсэл сэрэл шунал тачаал хий галзуурлан агуугийн цээжинд гинт бадарчээ. Энэ агшнаас тэр аливаа өрсөлдөгчдөн үхэл зайлшгүй авчрах нь баттай болов. Наож үүнийг мэдлээ. Тэр баруун гартан сөхөн чангатгаад зүүн гартан жадаан авав. Наогийн хэлэх үгийг сонсоод агуугийн дүүнэр дөхөн ирж бухгөрөөсний хүүгэн дэргэд дугайхан занл хийлэн зогслоо. Тэдний гал шаргал ус жижигхэн хонхор цохны доловчны хоёг шиг сүмгэрнүүдийг харахад ах トゥ гурав бие биетэйгэн гайхалтай адилхан бөгөөд омголон зан хүч чадлаасан илүү аюултай ажээ. Ах トゥ гурав Наогийн хөдөлгөөн бүрийг алдахгүй ажиглан түүний зүг хизээж гисэн дайрахад бэлэн байлаа. Гэвчиг дайчин ирсийн дунд битүүхэн дургүйцэл үүслээ. Наог хизээд гэм хоргүй гэж үздэг тэр хүмүүс өчтөчнөн дайчин ирсэн алдсан энэ үед овгийнхонтон гал эргүүлж авчирч өгнө гэж амласан түүнийг үхэлд хүрэхийг хүссэнгүй. Тэд цөм Наог ухаалаг арга залтай аливаад үлд суцах ялангуяа галтай харьцах эвдүү сайтай гэдгийг мэдэх билээ. Түүнээс гадна ихэнх нь түүнийг ол зомгтой эргэж ирнэ гэдэгт итгэж байлаа. Агууч гэсэн тавьсан зорилгодан хүрэх хүч ухаан шаргуу чанартай билээ. Иймд овгийнхны хувьд хамгийн шилдэг хоёр дайчин ирсэн нэгэн зэрэг галын ирэлд явуулж байгаа учраас хожоотой байв. Сэтгэл нь хөөрсөн бүгд хөл дээрэн үсрэн бослоо. Бусдыг ашиглах дунд урагшаанд үтгсэн Наогийн талыг баримтлагчид эрвсийн хүүг хүрээлэн зогсоод ах トゥ гурвын давталгооноос түүнийг хамгаалахад бэлтгэв. Бухгөрөөсний хүү бол айх болгоомжлох гэдгийг огт мэдэхгүй түүнээс ёстой хол хөндөй хүн билээ. Иймд Наотой арай илүү зохистой үед тооцоо хийх нь зүйтэй гэж бодож хойшлуулахар шийдлээ. Уламарчуудын хамгийн ахмад нь болох өндөр нарийнхан чацархаг биетэй говн овг отгийнхон хүмүүсийн сэтгэлийг илэрхийлэн уламарчууд үхлэн хүсэж байна гэж үү? Их намагт дайсны гарт хичнээн олон зориг дайчин ирсэн алдсан нь мартав. Дөрвөн эр хүнээс зөвхөн
нэг нь амьд үлдсэн биш үү? Гартаан сүх борохоо барьж чадах хүн л бол бүгд амьд байх ёстой. Халуун орны ойд хээр нутагт ангуучлах анчтын дундаас хамгийн хүчтэй нь Нао Агу хоёр дарвэ мөн. Хэрвээ энэ хоёрын нэг нь өхвөл овг отог маань 4 сайн ирсэн алдсны дайтай гар зүүзэн. Намгийн охин уламарчуудад гал эргүүлэн авчирч өгсөн хүнээл гэргээ болог. Овг отгийнхны маань хүсэл бодол ийм л байна. Гэлээ. Тэгэх ёстой гэж бусад дайчин эрс дэмжин өгүүллээ. Тооны хувьд эрчүүдээс 2 дахин олон хэдийч эр хүний сүр хүчин дарагдсан эмэгтэйчүүд Гамла гал хулгайлж ирсэн эрийн эхнэр болно гэцгээв. Агу өсрөх мөрөн тоомсоргүй авчлаа. Тэр хинээс шайж эмээгээгүй боловч овг отгийнхныхон эсрэг зогсно гихч ямар аюултай болохыг ойлгосон бол та. Наогоос хүч чадал давмгай гэдэгтэн итгэсэн тэр халз тулан байж үсэн яддаг өрсөлдөгчөн устгахаар шийдэв. Тэгээд дүүнэртэн дохио өгөөд эргэж хөлөн хүн дээр зөөж тавьсаар бургасан ширэнг рүү холдон одлоо.